За та бүхэндээ 3 дахь дугаараараа уулзчихъя. Тэгээд энэ хүү дугаараараа E7-гийн 4R, F2-ын R гэсэн тийм ээ бизнес англиудын талаар өнөөдөр та бүхэндээ мэдээлэл хуваалцах байна. Тэгээд ер нь E7-гийн 4R ямар хүмүүст зориулагдсан гарсан биз үү? E7-гийн 4-ийн R бол яг хөхөр хөдөө орнуудыг одоо хүн ам багтай хөдөө орнуудыг дээрээс нь хүн ам багсаж буй одоо орон нутгуудад одоо ажилчдыг байрлан суршуулах гэдэг бодлоготой явагдаж байгаа бизнес. Энэ болохоор яг тухайн бүс нутгийн засаг захиргаагаар зохицуулагдах визээ. Энэ бол хэрэгжүүлнэ гэсэн одоо нөгөө журам нь гарцсан байгаа боловч яг хэрэгжиж эхлэегүй журмаа гаргацсан одоо хэрэгжүүлэлтэд явж байна гэсэн үг тийм. За тэгвэл энэ E7-гийн 4-ийн R-д ямар төрлийн бизнес англитай хүмүүс багтах вэ? Манай E9 визтэй, E9-ийн 3 үйлдвэрлэлийн чиглэлийн визтэй тийм ээ. E9-ийн 5 буюу үйлчлэгээний чиглэлийн визтэй залуучууд байна. E7-гийн 4-ийн R-д хамрагдах боломжтой юу? За хуучин E7-гийн 4 рүү бол E9-ийн 5 болдгоо байсан тийм үү. Тэгэнгүүт одоо E7-гийн 4-ийн R руу орох боломж байгаа. За тэгвэл хамгийн их манай залуучуудын асууж байгаа асуулт бол яа харахгүй. Гэхдээ нөгөө E9-ийн 5 маань маш олон салбар дээр ажилладаг тийм үү. Тэрний тодорхой хувь нь боломж гарч ирж байгаа. Тэгэхээр тэр тодорхой мэдээлэл явах бах тийм үү. Окей, яг тэгж байх уу. За E9-ийн 5-ын ойрхон байгаарай. Аюу гоё мэдээ. Ягаад гэвэл нөгөө E7-гийн 4 рүү энгийн одоо нөгөө E7-гийн 4 рүү одоо тийм ээ бизнес англил руу өсөх боломжгүй одоо тийм ээ солих боломжгүй байгаа шүү дээ. Тэгвэл E7-гийн 4-ийн R руу бас боломжит нөхцөл үүссэн байгаа юм шүү гэдгийг одоо хэлэхэд таатай байна. Тэгээд за тэгвэл E7-гийн 4-ийн R дээр одоо манайхаа хаана талуу хамаагүй хин ч хамаагүй шижин орч гэж хэлж штэ. Таны сая эхлээд урдлаа штэ. Хөдөө орнуудад зориулагдсан тийм ээ. Бид энийг одоо тийм ээ хин хаана хүсэл гаргах юм бэ? Манай нэг гэрээний залуу за E7-гийн 4-ийн R руу одоо шилжийа. Хаана одоо тийм ээ хүсэлтээ гаргаж одоо гадуур аюул бороо хөл гэж байна. Энд мөнгө өгөх үү гэж. Миний мөнгөийг аваад чи миний визийг соёлж аюул байна. За E7-гийн 4 гэдэг виз маань ямар визтэй хүмүүс орж ирсэн? Мэдээж E9-тэй, E10-тай, H2-тэй визний хүмүүс орж ирсэн тийм үү. За тэгэнгүүт E7-гийн 4-ийн R маань за тэг хүссэн хүн болгон биш. Үнэхээр одоо нөгөө яг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа E9, E10, H2 гэдэг одоо визтэй хүмүүс маань орж болно гэсэн залттай байгаа юм. За тэгэнгүүт энэ хүмүүс маань хуучин E7-гийн 4-өөр ороход одоо сүүлийн 10 жил дотор 4 жил одоо тасралтгүй орсон суусан байх хэрэгтэй гэсэн залт байсан тийм үү. Тэгэнгүүт E7-гийн 4-ийн R маань одоо сүүлийн 10 жил дотор 2хан жил тасралтгүй орсон суусан байх юм бол энэ виз рүү орж болно гэсэн нээлттэй нэг хөнгөлөлтөй юм явж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт солонгос хэлний мэдлэг одоо 2 дугаар шатнд тэнцсэн байх юм бол окей болж байна гэсэн үг. За энэ дээр одоо E7-гийн 4-үүд маань одоо солонгос хэлний шалгалт өгөөгүй ч байсан ороод байгаа шүү дээ. За тэгвэл E7-гийн 4 маань болохгүй. Та 2 дугаар шатндаа тэнцээд ирээ гэсэн залтууд яваад байгаа. За тэгэнгүүт яаж яана гэхээр одоо хүн ам багсаж байгаа, хүн ам багсаж буй одоо энэ бүс нутгуудад E7-гийн 4 мэрэгсэн ажилтнуудыг сууршуулъя гэсэн бодлогын хүрээнд явж байгаа учраас мэдээж гэр бүлтэйгээ хамт гэр бүлээ Монголоос авчираад хамт орсон суугаад гэр бүлийнх нь үнэн ажиллах хэрэгтэйгээр амьдрнаа гэсэн. Зөв. За тэгвэл хамгийн гоё боломжтой E7-гийн 4-өөс ялгаатай зүйл нь одоо гэр бүлийн өрх болчлаа шүү дээ. За нэмээд манай хуучин E7-гийн 4 биш дээ. Гэр бүлийн өрх ирэх нэгдсэн. E7-гийн 4 маань бол яг солонгос хэлнийхаа төвшин тогтоох шалгалт нь 3 дугаар снаас дээш тэнцсэн байх юм бол гэр бүлийн урих ирэх нь бол байгаа. За тэгэнгүүт манайхан одоо нөгөө солонгос хэлний мэдлэггүй юм чи авчиж байгаа гэдээ авчаад байдаг. Солонгос хэлнийхээ шалгалтыг тэнцэхгүй 2 дугаар шатндаа тэнцэхгүй яваад байгаа бол та эхнэрээ урих ирэхгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэх юм бол E7-гийн 4-ийн R нь анханасаа E7-гийн R өгтөө 2 дугаар шатнд тэнцсэн байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа учраас та солонгос хэлний мэдлэг байх юм бол анхан шатны мэдлэгтэй байх юм бол эхнэрээ урих хэмжээний визтэй болох нь байна л гэсэн. Тэгэхээр чи орж ирээд ажиллаа хийн бүх юм нээлттэй визээ гэсэн. Өөр хүүхдээ авчирж болно. Өөр хүүхдийн сургууль соёл бүх юм нь яг визтэйгээр F3 гэсэн дагалдах виз. E7-гийн 4-ийн R дээр тэгвэл бас ингээд одоо гэр бүлийн одоо тийм ээ дагалдангууд маань ажиллах хэрэгтэй болж шүү дээ. Ажиллах хэрэгтэй байна гэдэг чинь айгүй нөгөө гэр бүлээр амьдарч байгаа тохиолдолд нэг нь ажиллах хэрэгтэй, нэг нь ажиллах хэрэггүй болчих дээр айгүй төвхтэй гадаг шүү дээ. Эргээд нөгөө визээс олоход нөгөө хөрөнгөний чадвар багтаа гэх асуудлууд байдаг. Ажиллах нэгэд өгчөж гинэ гэдэг чинь гэр бүлээр ажиллаа гэдэг зүйлийг одоо E7 дээр тавьж өгч шүү дээ. Татвартай ажиллаад өгөөч гэдэг юм явж байгаа. За окей энэ манай E7-гийн маш гоё мэдээлэл болсон бахаа гэж бодож байна. За дээр нь яг хоёо гэхээр ер нь энэ E7-гийн 4-ийн R, F2-ийн R-ыг хаанаас зөвшөөрлийг авч хаана хандаж хэн одоо бидний одоо тийм ээ визний эрхийг солих боломжтой юм бэ? Тийм одоо хууль зүйн яамны одоо салбар immigration одоо
орон нутагт байдаг иммиграшны албаны тухайн орон нутагтайгаа одоо улиралд нэг уулзалтууд хийдэг. За тэгээ аймгийн захиргааны, хотын захиргааны тухайн бүсийн иммиграшны албаны дарганаар одоо яг виз хариулсан албаныхан тэгээ одоо бид нэр одоо манай төвөөс ихэд би манай төвийн дарга гэнгээд өргөдөж оролцоод хамтдаа ярилцдаг байдаг. Одоо эзэм шинжилгээний хурал маягийн дандаа хийдэг. За тэрэн дээр яадаг гэхээр хот бүснүүдийн хотын захиргаа одоо бүс одоо аймгийн засаг дарга энэ хүмүүс нөгөө хүн амын бодлогын төлөвлөлтийн газрын даргууд нь орцгоод хүн ам багсаад байна. Тэрүүгээрээ ажилчид аягүй хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг бүс нутагт нь тохиолсон визийг гаргаж өгөөч гэдэг маш олон саналыг хууль зүйн яамд дэвшүүлсэн. Тэгэнгүүт хууль зүйн яамныхаа одоо иммиграшныхаа хоорондоо хуралдаад тэгвэл бид нэр энэнд нь зориулсан визийг одоо идеологийн 4R гэдгээр гаргаж өгье. Тэгэнгүүт та бүс нутгаараа энийг одоо зохицуулаа. Тэгэхээр зэрэг бүх юм хариуцлага нь хаана очих вэ? Бүсийн одоо толгой аймагт очих нь шүү дээ. Тэгэнгүүт идеологийн 4R-аар орсон суугч байгаа хүмүүс визийг солиё гэж байгаа хүмүүс аймгийн захиргаанд хандна гэсэн. Үйлдвэртэйгээ ярьж агаад оноо хүрхгүй байх юм бол үйлдвэрээс нь аймгийн захиргаанд санал болгоод манайхын ажилтнаас авах гэсэн чинь арай жоохон оноотой байна. Аймгийн төвөөс юу өгөөч, бичиг хийж өгөөч. Гэнэт аймгийн засаг дарганд хамаг гарын хэсэгтээ бичиг хийж өглөө. Иммиграшнд очлоо виз нь гарлаа гэсэн үг байхгүй юу? Их мэтлэнгээ энэ бол хин нэгэн хуулийн давчаа, хин нэгэн компани, хин нэгэн брокерд мөнгө өгөх ямар шаардлагагүй үйлдвэртэйгээ яриад хөтлөж очиод аймгийн захиргаан дээр уулзлаа виз гарлаа. Ямар үн төлбөргүй зоригтой байх нь тийм. За маш гоё мэдээнээс би бүрийн баярлалаа загтнаад байна. Залуучтайгаа өмнөөс бүр. Тэгээд за тэгвэл идеологийн 4R-ыг бол тийм ээ маш амарханаар авах боломжтой байна. Гадуур бол одоо ингээ хүүгээ хаасаа виз чинь солиод өгье гэсэн төлбөртэйгээр асар олон зарууд явж байгаа. Тэгээд түүнээс боломжтой байна. За дараагийн зөвлөлт дээр юу гэдэг тэгэхээр F2R гэдэг үз. Урд нь бол сонсогдчихсэн бас нэ тий. F2R. F2R чи яг нөгөө коронавигийн дараа бас нөгөө нэг хэсэг гэрийн ажилчид орж ирээгүй. За тэгэнгүүт бас нөгөө орон нутгуудад ажиллах хүч аягүй их дутагдсан. Тэгэнгүүт нь орон нутгийг яаж ажиллах хүчээр хангах вэ гэдэг дээр гарч ирсэн биз аахгүй юу. За тэгэнгүүт нэг жил яг бүртэн хэрэгжиж байгаа жоохон ингээ намжаад хэлсэн тийм биз байгаа. Тэгэнгүүт идеологийн 4-өр ингээ шугаад тэгэнгүүт энэ визний маань жоохон одоо нөгөө юу гэдэг алдар нэр алдар жоохон доошилсан гэдэг юм уу. Тийм юу гарсан байгаа. Гэхдээ нөгөө F2-ийн R маань болохоор яг нөгөө хүн ам багтай бүс нутагт яг оршин суун яг тэр газараа одоо юу гэдэг гэрээ хийгээд тэр бас нөгөө аймгийн захиргаараа дамжиж явдаг байхгүй яг F7-гийн 4-ийн R шиг. За тэгэнгүүт тухайн аймгийн захиргаанда би энэ бизненд орё, би D10-тай, яг D2-тай оюутан болоод төгссөн гэд ингээд орж байгаа. За энэ дээр болохоор тодорхой одоо ямар визтэй хүмүүс орж болох вэ гэхээр ерөнхийдөө бол ихэнх визүүд орж болно. Гэхдээ яг заасан хэдэн визүүд байгаа. Тэгээ одоо тэрийг энд одоо яг бүгдийг хэлнэ гэхээр айгүй олон визний англи байгаа учраас та бүхэн бас яг ойлгохгүй магадгүй тийм учраас одоо гэрээний залуусын нэгдлээс зохион байгуулж байгаа ивент дээр би яг ингээд та бүхэндээ тайлбар харуулад нэг бүрчлэн одоо зааж өгье гэж хэлээ та. За тэгэл яг хоо. Тэгээд энийг нэг ярих юм бол маш урт түүх болно. Тэгээд хүн ч гэсэн хүний кейс өөр учраас яхаарахгүй идеологийн 4-ийн R, F2-ийн R болон бусад одоо тийм ээ визний ангилалтай холбоотой бүхэл мэдээлэл зөвлөгөө гаргалгааг 3 сарын 16-нд болох одоо тийм ээ Гринзлэсийн нэг одоо тийм ээ төрийн бас байгууллагаас зохион байгуулж байгаа. Ивент уулзалт нь хүрэлцэн ирж яг надад ийм асуудал байгаа даа. Окей, би идеологийн 4-ийн R руу ормоор байна. Аль эсвэл F2-ийн R руу ормоор байна. Надад боломжтой юу? Надад одоо шилжүүлэхэд аль эсвэл миний данснуудад, картнуудад ийм одоо тийм ээ татварын хөнгөлт чөлөөлтүүд байна. Бид нарыг авах хэрэг байна уу? Надад ер нь ямар боломжтой нөхцлүүд байна вэ гэд хүн болгонд одоо ийм татвар нэгэд асуух гэж байгаа асуултууд их байгаа. Тэгэхээр тэрхүү асуултуудаа нээлттэйгээр манай заагчдаас хурж ирээд авах боломжтой. Нэг гоё өдрөлгийг та бүхэнд зохион байгуулах гэж байгаа учраас та бүхэн маань дэжтэйг ойрхон байгаарай. Тэгээд 3 сарын 16-нд өөрт тулгарч байгаа Солонгос улсад байгаа ажилтан байна уу, оюутан байна уу, хууль ус амьдарч байгаа залуучууд байна уу? Ямар хөдөлмөрийн нөхцөлтэй надад ямар боломж байна вэ? Боломжийг эрэлхийлэх, өөрийнхөө амьдрах нөхцөл визний ангилалыг сайжруулах хүсэлтэй хүн бүрт нээлттэй уулзалтыг та бүхэндээ хийгээд байгаа. Тэгээ одоо нөгөө нэг одоо энгийн бизнес иргэншил одоо Солонгос үнэтэй гэр бүл болсон одоо манай Тамуна гэр бүлийн эмэгтэйчүүд маань бас иргэншил хүсгээд мөн одоо оршин суух байнгын оршин суух буюу F5 Ямжуккон виз. За тэгэнгүүт F2 одоо оршин суух F2. Энэ визнүүдээр орохоор дандаа нөгөө нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн GNI гээд ингээд нэг юм заагаад идэг тийм үү. Энийг манайхан аягүй мэдтгүү. За энийг бас дэлгэрэнгүй юу бас тэр уулзалтан дээр хэлж өгье гэж бодож байна. Манайхан энийг тооцоолоод өөрийгөө анхнаасаа бэлдээ явах. Тэгэнгүүт одоо энэ шинээр гараад байгаа F2-ийн R, идеологийн 4-ийн R, идеологийн 4-өөс F2 руу ороход тэр дотоодын нийт бүтээгдэхүүн гэж яг юу яриад байгаа нь энэн дээр энэ визнүүд ямар хөнгөлөлтүүдийг үзүүлээд байгаа юм бэ гэдгийг бас давхар хэлээд өгөө гэж бодож байна. Одоо яг цаг бага байгаа учраас яг тухайн уулзалтан дээр та бүхэн нэг үргэлжлэн зааж өгье.
За тэгээд яг хоо тэгээд мөд удахгүй болох тийм ээ 3 сарын 16-нд болох нээлттэй өдрөлөг дээр та бүхнийг үргэлжлэн ирж илүү өөртөө дэлгэрэнгүй одоо тийм ээ ямар асуудал байна, ямар одоо тийм ээ боломж байна, ямар шийдэл байна. Тэр зүйлээ хуваалцаж хоорондоо нээлттэйгээр ярилцахыг хүсэж өөрийнхөө төлөө гаргалгаа боломжийг эрэлхийлсэн бүх залуучуудаа 3 сарын 16-нд устгах гэж хэлнэ. Бодохгүй. Баярлалаа.